бороотой өдрийн өглөөний мэнд өргөе эзэгчтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод 13 градусын дулаан байна. За энэ 7 хоногт ерөнхийдөө бороотой өдрүүд үргэлжлэхээр байна. Надтай хамт студид ганц цэцрэл болон Номын Эрдэнээр ажиллаж байна. Өглөөний мэнд өргөе. Өглөөний мэнд. Тэгэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд бас олон улсын хөрөнгийн зах зээл болон дэлхийн нийтийн гол анхаарлаа хандуулсан 3 чухал үйл явдал боллоо. За мэдээж Баасан гарагт SpaceX компани IPO хийгдэж албан ёсоор олон нийтэд нээлттэй компани болсон байгаа. За үүний дараачаар тус компани нэг живцээний хойшны 20 орчим хувиар өссөний дараачаар дэлхийн хамгийн чинэлэг эрхэн болох Elon Musk 54 наснда анх удаа их $80 хөрөнгөтөн болж түүхэнд тодор бичиглээ. За харин Ням гарагт NBA-ийн финалийн тоглолт болж 5 дахь тоглолтод New York Knicks ялалт байгуулснаар 4-1 харьцаатайгаар San Antonio Spurs-ыг ялж 53 жилийн дараа NBA-ийн авраг болсон ийм түүхэн үйл явдал боллоо. Харин амралтын өдрүүдэд FIFA 2026 дэлхийн авраг шалгаруулах тэмцээний эргэн тойрондох хэсгийн тоглолтууд бол үргэлжилж байгаа. За сар гаруйны туршид үргэлжлэх энэхүү арга хэмжээ за энэ жилийн зуны хамгийн гол ярианы сэдэв байх нь бол ойлгомжтой. Тэгэхээр анхаарах хөдөлгөөний хэсэгт бид Ираны дайнтай холбоотой сэдвийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Анхаарах хөдөлгөөний хэсэг рүү шилжицгээе. Хэдхэн цагийн өмнө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Пакистаны төлөөлөгч нар Иран болон Америк нэгдсэн улс хоёр галд зогсох хилэлцээр болон энхийн хилэлцээрт тохиролцоонд хүрлээ гэдгийг бол албан ёсоор өөрсдийнхөө сошиал сувгуудаараа мэдгдлээ. Тэгэхээр яг 4 сар гарангийн туршид үргэлжилж байсан энэхүү дайн газрын тос болон томоохон голлох индексүүд ялангуяа товарын зах зээл дээр нэлээдгүй хүчтэй савлгаануудыг авчирж байсан. Ер нь ямар тохиролцоонд өрсөн бэ? Эндээс эхэлцгээе. Тэгэхээр Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шариф Ням гарагт мэдэгдэхдээ Америк нэгдсэн улс болон Иран улс бараг яг 4 сар үргэлжилсэн дайны эцлэг тохиролцоонд хүрсэн бөгөөд хоёр тал Ливан зэрэг бүх фронтод цэргийн ажиллагааг нэн даруй тэгээд бас бүр мөсөн зогсоож байгаа гэдгийг бол мэдэгдсэн байгаа. За түүний хувьд X цахим хуудсанд дээдлэхдээ эрчимтэй хилцээрийн үр дүнд Америк нэгдсэн улс болон Ираны исламын бүгд найрамдах улс хооронд энхий гэрээ байгуулсныг дуулгахад таатай байна гэсэн мэдээллийг хийсэн байгаа. За тэгээ Пакистан улс хоёр улсын хооронд зууршлагчийн үүрэг ерөөдөө гүйцэтгэж оролцсон. За тэгээ албан ёсоор гарын үсэг зурах ёстол 6 дугаар сарын 19-ний өдөр Баасан буюу энэ Баасан гарагт Швейцар улсад болно гэж бас нэмж хэлсэн байгаа. Тэгэхээр ерөнхий сайдын энэхүү мэдээллийн дараахан Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп гэрээ байгуулсныг баталгаажуулсан. За ерөнхийлөгч Truth Social хуудасныхаа нийтлэлтэд дурдахтаа бол Ираны исламын бүгд найрамдах улстай байгуулсан гэрээ одоо бүрэн дуслаа гэсэн байгаа. За тэгээ Трамп үүгээр би Ормозын хоолойг ямар нэгэн хураамжгүйгээр нээх бүрэн зөвшөөрөл олгож байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн бүсэлтийг нэн даруй туслахыг зөвшөөрч байна гэсэн мэдээллийг бичсэн байна. Тэгэхээр Трамп дараагийн постондоо бол Ормозын хоолой Баасан гарагт нээгдэнэ гэдгийг бас мэдэгдсэн. За түүний хувьд бол Баасан гарагт гэрээнд гарын үсэг зурж мин устгах зорилгоор хоолой нэгдснээр бүс нутаг болон дэлхийд дахинд газрын тос хоёр тийш одоо дахин урсах болно гэдэг мэдээллийг бол өгсөн байгаа. Тэгээ Ираны төрийн мэдээллийн хэрэгслэр бол Америк нэгдсэн улс дайныг зогсоох гэрээнд гарын үсэг зурхаас өөр аргагүй төрсөн гэсэн одоо мэдээллүүд бол цацагдсаар байгаа. За тэгээ түүнчлэн Ираны гадаад иргэн яам бүс нутагт үргэлжилж байгаа аюулгүй байдлын дороотлол болон хурцтмал байдлын аюултай үр дагаварт Америк нэгдсэн улс болон Израиль улсыг хариуцлах хүлээх ёстой гэж үзэж байгаа бас Ираны төрийн телевиз мэдэгдээд амжсан байгаа. Ийм шинэ мэдээлэл бол гарсан байна. За Улаанбаатарын цагаар үүрээр албан ёсоор энэ мэдээлэл цацагдаж хөрөнгийн зах зээл дээр Азийн цаг дээр ялангуяа нэлээдгүй хүчтэй савлгааг үзүүллээ. За яг одоо энэ дэлгэцэн дээр ард харагдаж байгаагаар брэнд төрлийн газрын тосны ханш Азийн зах зээл дээр нэг хасах 3 хувиар нээгдэж нэг 83 орчим доллар дээр бол яг одоогийн байдлаар арилжаалагдаж байна. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн одоо гол хөдөлгөөгч хүч болох газрын тос ялангуяа одоо энэ шатхуу тослох материалын гол түүхийд ер нь маш өндөр савлгаатай байгаа нь инфляцийг өдөөж эхэлж байсан. Тэгээ өнгөрсөн 7 хоногт бол Америк нэгдсэн улсын 5 дугаар сарын инфляц 4.2% бол хүрлээ. За энэ нь бол сүүлийн 3 жилийн хамгийн өндөр түвшин байсан. За хэрвээ энэ удаан үргэлжилвэл цаашлаад дэлхийн эдийн засгийн өсөлтөнд ч гэсэн сөргөөр нөлөөлөх магадлалтай гэдгийг бол эдийн засагчид бол шинжээчид бол анхааруулсаар ирсэн. Зарим мөн өнгөрсөн 7 хоногийн гол чухал үйл явдлуудын нэг нь юу байсан бэ гэхээр Европын төв банк бас мөнгөний бодлогын хүүгийн шийдвэрээ сүүлийн жилүүдэд бас 2024 оноос хойш санагдаж байна. Анх удаа бас нэмсэн ийм шийдвэрүүдийг гаргаж байж эхэлсэн. Газрын тосны ханш өнгөрсөн Баасан гарагаас хойш яг энэ дайн дуусах сургаар бол доошоо унж эхэллээ. 80 орчим доллар руу орж эхэллээ. Тэгэхээр томоохон индексүүд бас энэ даваа гарагт ер нь хэрхэн яаж нээгдэх бол хөрөнгийн зах зээл хөрөнгө оруулагчид ер нь энэ мэдээг ер нь сайн мэдээ гэж хүлээж авах болов уу эсвэл дахиад нэг Дональд Трампын
одоо өөр нэгэн одоо хуурамч маягийн мэдээлэл гэж хүлээж авах бол ер нь яаж хүлээж авах бол энэ бол анхны тохиолдол биш шүү дээ тий. Ер нь яг уу энэ одоо зах зээл дээр нөлөөлж байгаа энэ нөлөөлөл өнгөрсөн 7 хоногоос бас ороод ирсэн. За бид нар өнгөрсөн Баасан гаргийнхаа одоо дугаар дээрээс бол яг ийм боломж одоо амралтын өдрүүдээр бий болно буюу яг инхийн гэрээ гэдэг зүйлийг бол хийх боломжтой маа талаар бол ярьжсэн. За урд нь юу яригддаг байсан гэхээр гал зогсоох хилцээр гэдэг юм яригддаг байсан. Тэгэхээр хэрвээ энэ одоо инхийн гэрээ одоо үнэхээр үнэн байгаад одоо ийм байх юм бол хөрөнгөний зах зээлүүдэд бол бас ямархуу нөхцлүүд бол бүрдэж байгааг бас тайлбарлая. Яг одоогийн байдлаар бол Brent газрын тос бол 83.3 ам долларын одоо ханштай. За VTI бол 81.1-тэй байна. За энийг бид нар зөвхөн урт хугацаанд харах юм бол шууд одоо газрын тосны үнийг бол ийм одоо юу гэдэг хуучин байсан шиг $60 руу гэж харах нь бол хэцүү гэж бол экспертүүд бол тайлбарлаж байгаа. Яагаад ийм юм гэхээр одоо яг энэ орон улсын хоолойд байгаа асар их одоо асуудлууд байгаа. За нэгдүгээр асуудал бол яг тэр хаваар байгаа одоо минж үсэн талбай асуудал. Энийг хэрхэн цэвэрлэх вэ гэдэг асуудал нэгдүгээр асуудал байгаа. За хоёрдугаарт бол яг эргээд одоо энэ газрын цусыг өмнөхшгөө үйлдвэрлэн гэдэг нь бол асуудал болж гисэн. Яагаад тэгэхээр бидний мэдгээр бол газрын цус болон за бусад одоо байгалийн хийч гэдэг юм уу одоо эдгээр асуудлууд дээр бол одоо үйлдвэрүүд бол үндсэндээ бол бас асуудалд орсон. За харкотод байгаа тэрхүү тээвэрлэлтийн одоо яг тээвэрлдэг одоо тэр одоо бомбтууд бас асуудалд орсон гэдгийг мэднэ. За ингээд шууд бол зах зээл дээр бол нийлүүлэлт хийгдээд л урсаад явчих асуудал бол байхгүй гэдгийг бол үндсэндээ тайлбарлсан байгаа. За үүний дараачаар бол хувьцааны индексүүд бол өссөн байж байгаа. За хувьцааны индекс өссөн гэдэг нь бол юу юм гэхээр фьючерс зах зээлүүд дээр бол эерэг хандлага бол бий болж эхэлж байна. За фьючерс зах зээлүүд гэхээр бидний одоо өнөөдөр орой магадгүй зах зээл нэгдсэний дараа харах ханшийг бол хийж байгаа гэсэн. За Америкийн нэгдсэн улсын одоо хамгийн томоохон индексүүд бол фьючерс зах зээл дээр 0.3-аас 0.4% өсөлтийг бас үзүүлж байгаа ийм нөхцөл харагдаж байна. За үүнээс гадна биткойны ханшийг бол бид тодтох зүйтэй. Биткойны ханш бол яг одоогор бол 65.7 одоо мянга те энэ дээр бол одоо борлуулагдаж байгаа. Гэхдээ өнөөдөр өглөө зах зээл нэгдснээс хойш бол бас харьцангуй эргээд бас жоохон сөрөг хандлага бол орж иж байгааг харна. За үүнээс гадна хамгийн том асуудал юу юм гэхээр доллар сулрах одоо буюу илүү дарамтанд орж байгаа ийм нөхцөлийг бол харж болохоор. За өнгөрсөн пүрэв гарагт бол ер нь бол сүүлийн бараг 2-3 сарын хугацаанд байсан хамгийн өндөр түвшин болох 100.3 гэдэг одоо поинтыг бейс поинтыг бол харуулж исэн бол яг өнөөдрийн байдлаар бол 90.4 болцоод байгаа буюу доллар бол эргээд суларч эхэлж байгаа энэ мэдээллүүдээс болоод за ингээд бусад одоо доллартай харьцаж байгаа бүтээгдэхүүнүүд бол одоо чангарч байгаа. За бидний мэдгээр бол одоо алт те газрын тосч гэдэг юм уу. За ийм нөхцөлийг бол бид нар харж болно. За ингээд энэ одоо инхийн хэлэлцээр хийгдсэний дараа бол хэрэглээ бол маш өндөр болно гэдгийг бол шинжиж онцолж байна. За үүнээс гадна үйл хөдлөлийн одоо салбар бол бас нэлээд сонирхолтой болж эхэлнэ гэж бол тайлбарж байгаа. За Bank of America-гийн одоо өнгөрсөн 4 сард хийсэн бас нэг судалгаанаас та бүхэндээ танилцуулъя. За тэн дээр ямар одоо нөхцлүүдийг харуулж ирсэн гэхлээр хэрвээ энэ хүү Ирантай хийх одоо хийж байгаа одоо Америк Ираны дайн бол инхийн хэлэлцээрт хүрэх юм бол риск ассетууд бол өснө гэдгийг бол одоо Bank of America онцолж исэн. За энэний дагуу ч гэсэн одоо риск ассетууд бол өнөөдөр өглөөний байдлаар бол ямар ч ихсэн өсөлттэй байгааг харж байна. За энэ нь бол цаашдаа эрчим хүчний үнийг бууруулж инфляцийн дарамтыг сулруулна. За ингээд урт хугацааны бондын үн өсөх гэсэн ийм одоо нөхцлүүдийг бол хангахаар. Тэгэхээр хөрөнгө оруулагчид бол яг үүний дагуу хөрөнгө оруулалтын бас өөрсдийн шийдвэрүүдийг бол гаргахад бол одоо бас ойрын хугацаанд бол одоо буруутахааргүй ийм нөхцөл байдал бүрдчихэд байна л да. За Азийн зах зээл дээр Азийн голлох индексүүд бас өнөөдөр өсөлттөөр нэгдэж байна. Тэгэхээр энэ эдхийн зах зээл бас нэлээдгүй анхаарал татж байгаа. Яагаад вэ гэхээр энэ Орон улсын хоолоогоор дамжиж байгаа газрын тосны ихэнх хувь нь за энэ эдхийг болон зүүн өмнөд Азийн эдийн засаг руу бол урсаж байсан. Тэгэхээр энэ урсгал дахин нэгдснээр хэрвээ Дональд Трампын амлаж байгаагаар өмнөх шигээ ямар нэгэн татвар ноогдол түрээс ингэж төлөхгүйгээр хөлөг онгоцууд бол нэвтрэх боломж бүрдэжээвэл энэ эдхийн хөрөнгөний зах зээл дээр бас дахин сэргэлт ажиглагдаж магадгүй гэдгийг бол зарим нэг хөрөнгө оруулагчид бол сануулж байгаа. Тэгэхээр ерөнхийлөгч Дональд Трамп болон Пакистаны ерөнхий сайд нар яг ижил төрлийн мэдээллийг өөрсдийнхөө сошиал хуудасаараа дамжуулан хэдхэн цагийн өмнө хийгээд байна. Тэгэхээр энэ асуудал дээр за Иран болон Израилийн тал хэрхэн
хамт хол за Израиль болон Ливан за мөн цаашлаад Хизболлах бүлэглэлийн асуудлууд ер нь цаашаага яах болоо гэдэг нэлээдгүй сонирхол татж байна. За хэрвээ энэ асуудлууд нэг тийшээгээ шийдэгдвэл за хөрөнгийн зах зээл дээр үсээд исэн эрсдэл алга болж газрын тус болон за товарын зах зээл дээр нэлээдгүй одоо хөдөлгөөнүүд ингээд саарж эхэлнэ гэдгийг бол шинжээч тул анхааруулж үргэлжлүүлээд өнгөрсөн 7 хоногийн хамгийн гол чухал үйл явдал болох SpaceX компани IPO-ийн талаар илүү дэлгэрэнгүй ярилццгаая. Тэгэхээр өнгөрсөн баасан гарагт SpaceX-ийн IPO зохион байгуулагдсан байгаа. Ингэснээр за сансрын технологи болон химнэлгийн хөгжүүлэгч тус компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 7 дахь компани боллоо. За харин Elon Musk-ийн хувьд 54 наснда анхны их $80 хөрөнгөтөн болсон ийм түүхэн үйл явдал болж өнгөрлөө. За үүний дараачаар бас Facebook дээр хүртэл гацалт үүсэх хэмжээний тийм яриа хөрөө SpaceX болон Elon Musk-ийн талаарх постууд бол өрнсөн гэдгийг бол зарим нэг их сурвалжууд бол мэдээлж байна л да. Тэгэхээр SpaceX IPO-ийн товчхон мэдээллийн талаар ярилццгаая. Тэгэхээр $135-аас нэг хувьцаа нь арилжаалагдаж эхлэх ёстой байсан. IPO ер нь хэрхэн яаж хийгдсэн бэ? Тийм 100 яг анхны тогтоосон жишээ үний хувьд бол $135 байсан. За тэгээд арилжаа эхлэхдээ бол шууд $150-т хүрээд за улмаар оргил үедээ бол $176 болж өссөн байгаа. Тэгэхээр арилжааны эхний өдрийн төгсгөлд бол хувьцааны үн ерөнхийдөө дунджаар нэг $161 хавцаа байсан гэж ойлгож байна. За энэ бол анхны тооцоолоос бол 19%-аар өссөн үзүүлэлт байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчид SpaceX-ийн хувьцааг худалдаж авахын тулд за гайхамшигт 7 гэж яригддаг, Magnificent 7 гэж яригддаг. Тэгэхээр одоо Amazon, Apple, Meta, за Microsoft болон Tesla зэрэг бусад том технологийн компаниудын хувьцааг зарж эхэлсэн учраас за эдгээр компаниудын хувьцааны үн бага зэрэг уналттай. За эсвэл одоо яг тогтвортой хэлбэлцэлгүй байгаа. За ялангуяа одоо Elon Musk-ийн өөр нэг компани болох Tesla-гийн хувьцаа бол 2 орчим хувиар унсан буурсан ийм үзүүлэлттэй байна. За тэгээд үүний зэрэгцээ бол SpaceX-ийн IPO Wall Street-ийн тодорхойлдог технологийн томчуудын яг нэршлиг өөрчлөхөд хүргэж байгаа. За Wall Street-д хамгийн хүчтэй за одоо эрэлттэй байгаа хувьцаануудыг нэгтгэж ийм одоо бэлгэдлийн шинжтэй гэх юм уу ийм нэршил олгодог. Тэгэхээр Wall Street-ийн алдарт гайхамшигт 7 гэсэн энэ бүлгийн одоо 2 ч удаа компани үнэлгээг нь давсан бөгөөд за үүнтэй холбоотойгоор шинжээчдийн дунд нэгэн чухал асуулт гарч ирсэн. За тэгвэл Max 7 гэдэг нэршил одоо зах зээл тохирохгүй юм шүү. За тийм бол одоо түүнийг одоо ямар нэрээр орлуулах вэ гэсэн ийм одоо эргэлзээнд бол гарч эхэлсэн. За үүний зэрэгцээ бас OpenAI, Anthropic зэрэг их $80 үнэлэгдэх химэл оюуны компаниуд IPO хийхээр бас дараалал хүлээж байгаа учраас за зах зээлийн тэргүүлэгчдийн клуб буюу одоо SpaceX нэмэгдэхээс өмнө бол Mango гэж ярьдаг байсан Mango жимстэй. M нь Meta, A нь Anthropic, N нь Nvidia, за G нь Alphabet буюу Google, за O нь OpenAI. За үүн дээр бол яг S буюу SpaceX-ийн инх удаа нэмэгдэж орж ирж байна. За тэгээ энэ явдлын тухайд гэвэл Tidal Financial Group-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албатай ерөнхийлөгч юу гэж ярьсан бэ гэхээр бид дотоодоо яг энэ нэршлиг аль хэдийн хэрэглээд эхэлсэн. За тэгээ санхүүгийн салбарын ч гэсэн үнийг идэвхтэй авч ашиглаж байна гэж бол мэдгдсэн байна. За мөн BRI Wealth Management-ийн гүйцэтгэх захирлын хэлж байгаагаар бол арай өөр хөлбөр дэвшүүлж байгаа бөгөөд за түүний хувьд анхны 7 гэдэг компани дээр SpaceX, OpenAI, Anthropic-ийн нэмээд Magna Atoms гэдэг нэрийг бас санал болгож гэсэн одоо ийм мэдээллүүд гарсан байна. Тэгэхээр SpaceX бол яалтчгүй хөрөнгийн зах зээл, за технологийн салбар бүх юмыг хөдөлгөж байгаа үйл явдал боллоо. Их сонирхолтой IPO тий одоо $75 тэрбум, $1.7 их $80 үнэлгээ гэдэг бол өөрөө асар их хэмжээний тоо. За мэдээж томоохон банкуд бол энэ дээр оролцсон, маш өндөр оролцоотой байсан тий. Гэхдээ нэг сонирхолтой зүйл нь өмнөх дугаар дээр ярьжсэнчлэн бусад энэ технологийн компаниудын санхүүгийн тайлантай харьцуулахад SpaceX-ийн асар жижигхэн буюу бүр зарим тохиолдолд зарим үйлрэл алдагдaltaй ажиллаж байгаа тийм компани байгаа тийм. За нөгөө талаасаа эдний гол амлаж байгаа химэл оюун гэдэг технологи төр бол төдийлөн бас одоо тэргүй игнэнд бол байхгүй байгаа ийм компаниудын нэг бол яг одоогийн байдлаар топ 7 руу орж ирлээ. За харин Elon Musk-ийн хувьд баасан гарагийн арилжааны дараачаар $1.1 их $80 хөрөнгөтэй болсон байна. За түүний одоо нийт хөрөнгийн $800 орчим тэрбум SpaceX бүрдүүлж байгаа бол за $230 орчим тэрбум бол Tesla компани. За харин түүний эзэмшдэг Neuralink болон за Boring компани байдаг. За Neuralink-ийн хувьд бол одоо тархинд чип суулгах замаар компьютерийн интерфейсийг шинжилж байгаа тийм компани. За $3 тэрбум хөрөнгөтэй гэж бол байгаа маань. За Boring-ийн хувьд бол шинэ одоо тээврийн одоо шинжилтийг бол хийж байгаа тийм компани байгаа. Бас мөн адил 3 тэрбум. Тэгээд ингээд нийлээд $1.1 их $80 хөрөнгөтэй ийм түүхэн үйл явдал бол бүртгэлээ. За харин
SpaceX-ийн хувьцааны яг одоогийн байдлаарх нөхцөл байдлын талаар ярилццгаая. За $150 орчим доллар дээр яг одоо самбар дээр харагдаж байгаачлан ерөнхийдөө $160 орчим дээр бол арилжаалагдаж байгаа юм. $161 орчим дээр 5 дахь хаалтын аншин тий. Ер нь хэр эрсдэлтэй вэ? Эрсдэл ихтэй байна уу? Эсвэл жижиг хөрөнгө оруулагчдын хувьд ер нь яаж харахаар хэвчээ? За миний хувьд SpaceX дээр яг өөрийнхөө санааг бас хэтэрхий хэлээд байгаа. За тэр нь юу юм гэхээр ер нь бол маш их том эрсдэл явж байгаа гэдгийг бол дахин яриад байгаа л да. Тэгэхээр одоо нэгэн байдлаар бол энэ хүн үнэлгээ буюу $175 их $80 гэдэг бол өөрөө маш том гэдгийг бол ойлгох хэрэгтэй. За ингээд Seeking Alpha-гаас бас хийсэн шинжээчдийн өгсөн дүгнэлтээр бол IPO $135 гарах ёсгүй байсан юм аа тий. $91 гарах байсан юм аа буюу жинхэнэ үнэлгээ нь $91 байна гэж бол одоо тайлбарлаж байгаа. За энэ бол одоо бас үндэслэхгүй асуудал биш, дандаа санхүүгийн тооцоолол дээр явж байна гэсэн үг. За ингээд үүнээс гадна маш том алдагдал явж байгаа. За 2026 оны 1-р улирлын тайлан SpaceX бол $427 тэрбум $1 алдагдлаар гарсан. За ингээд өмнөх одоо өрүүдийг нь тооцох юм бол энэ $41 тэрбум $1 алдагдaltaй явж байгаа компани. Алдагдaltaй явж байгаа компани ийм том одоо үнэлгээнд хүрнэ гэдэг нь өөрөө маш том асуудал юм а гэж бас шинжээчид одоо энэхүү одоо компани үнэлж байгаа. За мөн XA-ийг худалдаж хөрөнгө оруулалт хийсэн нь маш том алдаа гэж бас зарим шинжээчид үзэж байна. Энэ одоо ерөнхийдөө маш том алдагдал хүлээдэг компанийг өөртөө нэгтгэх гэдэг нь бол тэр одоо компани одоо маш том өвлгөн байгаа байдлыг бол өөртөө оруулж байгаа. За ингээд үндсэндээ бол өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад бол 35%-аар тус компани бол өөрсдийнхөө одоо өрн дээр бол илүү хөрөнгө хэмжсэн байна гэдэг одоо тоо үзүүлэлтийг хэлж байгаа. За үүнээс гадна key person гэдэг асуудал. Нэгэн хүн нийт компани 85% эзэмших буюу одоо саналыг одоо өгөх хэрэгтэй тий. Одоо voting гэж хэлээд байгаа. Class B гэдэг одоо тэр хувьцааны нэг чиг эзэмшиж байгаа нь өөр асуудал юм а гэж бол тайлбарлаж байна. За тэр хүн өөрийнхөө хүснийг л хийнэ гэдэг асуудал. Энэ олон нийтэд одоо нээлттэй байгаа компани нөхцөл байдал биш л дээ. Тийм учраас энэ дээр бол одоо шинжээчид маш том одоо асуудлыг дийлгэж тавьж байна. За ингээд харах юм бол SpaceX компани хамгийн том асуудал юун дээр байгаа юм гэхээр price to sales гэдэг асуудал яригдана. За энэ бол санхүүгийн хамгийн том шинжилгээнүүдийн нэг. За энэ юуг хэлтгдیں гэхээр компани нийт үнэлгээ буюу market cap-ыг хуваах нь жилийн нийт орлогод нь буюу revenue-д нь хуваадаг. За энэхүү харьцаа бол одоо SpaceX компани дээр 60x-тэй байж байгаа. За 60x гэдэг бол одоо урт очил байгаагүй буюу одоо бидний мэддэг томоохон технологийн компаниуд дээр ч гэсэн байхгүй ийм асуудал л да. За S&P 500 ерөнхийдөө дундажлаад үзэх юм бол нэг 2-3 x-тэй байдаг. За бидний хамгийн сайн мэддэг одоо Nvidia компани буюу дэлхийн хамгийн том market capтай компани шүү дээ. Тэгэхээр revenue-д нь хуваахад бол нэг 25-аас 30x-тэй байдаг. Тэгэхээр тэрнээс 2 дахин өндөр байна гэсэн үг. Тэгэхээр яг Nvidia-гийн хэмжээний тим одоо борлуулалт болон зах зээлийн нийт үнэлгээ байгаа юу гэдэг асуудал яригдана. За мөн хиний Elon Musk-ийн өөрийнх нь одоо Tesla компани бол 8-аас 10x-тэй л байдаг. За гэх мэтчлэн Apple компани 7-8 байдаг ч гэдэм. Тэгэхээр энэ price to sales гэдэг ойлголт өөрөө ийм өндөр байгаа нь бол үндсэндээ бол SpaceX-ийн хамгийн том асуудлуудын бол нэг нь болж байгаа. Буюу цаашдаа ирээдүйд бол мэдээж яг энэ компани томорно. Гэхдээ 5-аас 10 жилийн орлогынхаа үзүүлэлтийг одоо өөр дээр шингээгээд авцсан байгаа хэмжээний зах зээлийн нийт үнэлгээтэй байна гэдгийг бол шинжээч онцолж байгаа. За энэ нь бол одоо тус компани хамгийн том эрсдэл юм аа гэж харж байна. Ийхүү хөрөнгө оруулагчид хэдэн жилийн дараа Марс гариг дээр очиж суурьших зорилготой томоохон технологийн компани IPO-д одоо маш амжилттайгаар оролцож тий. Хоёр дахь зах зээл дээр хүртэл маш өндөр одоо савлгаатайгаар бол нэгдлээ. Гэхдээ SpaceX-ийг бид нар сансрын технологийн компани биш, хэмэл оюуны технологийн компани болцсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэд удаа тодтогч хэлсэн тий. Энэ компани өөрсдийнхөө зах зээлийн 90 орчим хувийг хэмэл оюуны технологи гэж харж байгаа. За энэ дотор нь дата болон хэмэл оюунд суурилсан бүтээгдэхүүнүүд багтаж байгаа. Тэгэхээр бид хоёроос нэг юм сонирхолтой асуулт асуумаар байл да. Маш том компаниуд хэмэл оюунаас асар их хэмжээний орлогыг олоод эхэлчлээ. Бид нар Samsung-ийн жишээг ярьж байсан. Samsung-ийн компаниуд энэ хэмэл оюунаас олж байгаа огцом их нь орлогоо бидэрт ингээд зөвөр хуваарлаач. Зөвөр ингэж ногдол ашигнуудыг нөгөөч гэдэг одоо хэрэг хүртэл хэдхэн 7 хоногийн өмнө гарсан тий. Бүр ингээд улс даяар нь уриалга хүртэл зохион байгуулагдсан. Тэгвэл энэ хэмэл оюуныг татвар ногдуулах хэрэгтэй. Ер нь энэ хэмэл оюунаас олж байгаа орлого дээр ер нь татварын зохицуулалт яаж явах хэрэгтэй гэж бодож байна хоёр өөрсдийнхөө барьсан хувийнхаа саналыг хэлсэн байна. Миний хувьд бол мэдээж энэ дээрээс татвар бол байх
зайлшгүй байх шаардлагатай. Татваргүй байх юм бол энэ одоо салбар өөрөө хөгжилт нь маш одоо том одоо хаалт болж орж ирнэ гэсэн үг. Тийм учраас татвар байж иж тэн дээр таарсан хууль эрх зүйн зохицуултууд байна. Хууль эрх зүйн зохицуултууд байж иж тэр өөрөө үндсэн дээр нэг юм одоо юу гэдэг улаан шугамнаас давхгүй байх одоо яг үнэ. Тэгжиж хөгжил гэдэг юм яригдах байхаа. Тэгэхгүй татваргүй байгаа юмнууд дээр бол үндсэндээ бол тодорхой хэмжээнд нэг талтаа бол маш их ашиг болж байгаа тэргээ зогсдог ийм л одоо зүй тогтол байдаг. Тэрний дагуу байх ёстой л гэж үзэж байна. Би ч гэсэн одоо яг татвар догдуулах нь зөв л гэж бодож байна. Яг одоо Америк нэгдсэн улс дээр яг энэ талаар хэд хэдэн хуулийн төслүүд л ярилцсан. Хилцэгдэж байна. Боловсруулагдж байгаа гэж хэлэхэд болно. Тэгэхээр яг ямар агуулгууд энэ дээр явагдаж байгаа гэхээр за нэгдүгээр онцгой дотор байх магадлал бол өндөртэй юм байна. За хоёрдугаар ерөнхийлөгч Дональд Трампын технологийн компани гүйцэтгэх удирдлагуудтай уулзалт хийж байгаа маань ойрын хугацаанд. За түүний хэлснээр бол за энэ технологийн компаниуд буцаагаад нийгэмдээ ийм томоохон юм зүйлүүдийг хийж эхэлнэ. Гэтэ тэр нь бол юу байх нь бол тодорхой биш. Ямар нэгэн тодорхой төслүүдийг санхүүжүүлэх үү, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үү, эсвэл татвар ногдуулах уу, эсвэл энэ орж ирж байгаа хөрөнгө оруулалтаа өөр салбар руу чиглүүлэх үү гэдэг ч юм уу, энэ нь бол одоогийн байдлаар тодорхой биш байна. Нөгөө талаас яг одоо энэ технологийн өрсөлдөөний тэргуун үгнэнд явж байгаа Anthropic компани гүйцэтгэх захирал Dario Amodei бас нэгэн нийтлэл бичгтээ ийм сонирхолтой өнцгий гаргаж ирж байсан. Яг одоогийн байдлаар химийн асар хэмжээний орлогыг авчирч байна. Энэ нь одоо зөвхөн нөгөө нэг дата төв хэмэл оюуны загвар гэхээс илүүтэйгээр энэ агентийн системүүд энд тэнд очиж ажил хийж асар хэмжээний орлого ашиг олж байгаа. Энийг дэлхийн нийтэд зөвөр ингэж буцааж хуваарлах хэрэгтэй. Буюу одоо нөгөө нэг фьючеристик буюу уран зөгнөлт кинон дээр гардаг тэгээ буцаагаад ийм суур тэтгэмжүүд өгдөг тийм систем рүү ер нь цаашаа шилжих хэрэгтэй. Тэрийг ер нь дахиж ингэж бодох хэрэгтэй юм шүү. Тэгээ химэл оюун ашиг орлого авчирна. Тэрийгэ буцаагаад дэлхийн эдийн засаг руу яаж эргэлтэнд оруулах вэ те? Дэлхийн эдийн засагт байгаа нэг хэсэг маань өөрөө ямарваа нэгэн бүтээгдэхүүний худалдаа авах чадваргүй болчвол чи эдийн засаг өөрөө зогсон байдалд орчих юм шүү гэдэг. Ийм одоо суур шинж чанартай зүйлсүүд хүртэл яригдж байгаа. Тэгэхээр химэл оюун дээр татвар хэрхэн яаж ногдуулах вэ гэдэг талаар бид дараагийн дугаарууд дээр илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Ажлынхын хөтөлбөрийн анхаарах хөдөлгөөний энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Хэсэг хугацааны завсарлагын дараа бид макро эдийн засгийн хэсгээр уулзах болно. Зөвштэй ажлын хөтөлбөрийн макро эдийн засгийн мэдээлэлүүд эхлэх гэж байна. Тэгэхээр бидний хамгийн ихний онцлог мэдээлэл бол Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл байгаа. За өмнөх оноос 6% буурсан гэсэн ийм мэдээлэлүүд гарсан ба. Тэгэхээр энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай сувдаа бүхэнд хүргэх болно. За тэгэхээр хамгийн түрүүнд та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг нь юу вэ гэдгийг эхлээд тайлбарлаж хэлэх нь зүйтэй баг. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг нь нэг улсын хөрөнгө оруулагч өөр нэг улсын аж ахуйн нэгжид за 10%-аас дээш хувийн одоо эзэмшил авах замаар түүний удирдлагад нөлөө үзүүлэх төвшөнд хөрөнгө байршуулгыг бол хэлж байгаа. За тэгэхээр энэ зөвхөн хөрөнгө шилжүүлэх биш. За удирдлагын хяналтыг хамт дагалдгаараа санхүүгийн хөрөнгө оруулалтаас бол ялгардаг ийм зүйл байгаа. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын бүрэлдэхүүн 3 хэсэг бол байдаг. Хамгийн ихнийх нь хувьцаа эзэмших, за хоёр дахь нь бол ашигаас дахин хөрөнгө оруулах буюу одоо олсон ашгийг хуваарлахгүйгээр буцаан хөрөнгө оруулах, авралт болох ийм байдаг. За гурав дахь нь болохоор компани доторх зээл гэж байгаа. Энэ болохоор толгой компани болон за одоо харьяа компани хоорондын зээл болон зээллэгийг хэлдэг ба. Тэгэхээр Монгол улсын гадаадын шууд хөрөнгө өнөөгийн байдлыг танилцуулъя. За институтийн тогтолцооны хувьд бол Монгол улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэгдсэн удирдлагатай тусгай байгууллага бол байдаггүй. За харин сангийн яам макро бодлого төсвийг хариуцдаг бол за дуулуурхаан яам тухайн салбарын бодлогыг бол хэрэгжүүлж ингэж ажилладаг байна. Тэгэхээр түүхэн динамикийг харах юм бол 1993 онд бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын анхны бодлого бол батлагдсан. Тэгээд 2010 он хүртэл бол нэг жилч болохоор 1 тэрбум $1 бол хэтрээгүй байдаг. Гэхдээ 2010 оноос хойш нийт хөрөнгө оруулалт бол 5 дахин өдийг хүртэл өссөн ийм үзүүлэлттэй байна. Тэгэхээр 2025 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал нь 3 тэрбум 831 сая $. Бол байна. Тэгэхээр гарах урсгал буюу за буцаалт дээр зээл эргэн төлөлтийг нэмсэн үр дүнтэй бол 1 тэрбум 205 сая $. Бол байсан байна. Тэгэхээр цэвэр орох урсгалын хувьд бол 2 тэрбум 626 сая болж за одоо 2024 оноос 6% бол буурсан ийм үзүүлэлттэй байгаа даа. Тэгэхээр их үүсвэрийн одоо төвлөрлийн хувьд болохоор Нидерланд улс дангаараа орох урсгалын 65.5% буюу за одоо 1 тэрбум 722 сая $-ыг бол бүрдүүлж байна. Тэгэхээр энэ нь бол шууд хөрөнгө оруулалт бус за одоо гол төлөв татврын зорилгоор давхар татврын гэрээгээр ерөөхдөө дамждаг хөрөнгөний урсгал бол байна.
За салбарын бүтэц төвлөрлийн хувьд за уул уурхайн салбар бол дангаараа гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79 гаруй хувийг нь бол эзэлж байна. Тэгэхээр энэ болохоор 3 тэрбум 67 сая $, орчим бол байна. Тэгэхээр нийт орох урсгалын дийлэх хэсгийг бол эзэлж байна гэж үзнэ. Харин санхүү даатгал за одоо худалдаа мэргэжлийн үйлчилгээ за боловсруулах үйлдвэр зэрэг нийт 21 өөр бусад салбарууд бүгдээрээ нийлээд за одоо үлдсэн 20 гаруй хувийг нь бол эзэлж байна. Тэгэхээр олон улсын валютын сангийн үнэлгээгээр нүүрсний экспортын үнэ ойрын жилүүдэд ерөөхдөө урт хугацаанд буурах төлөвтэй хандлагатай ажиглагдж байна. Тэгэхээр манай улс уул уурхай түшгэлсэн энэхүү байдал нь за одоо гадаадын шууд хөрөнгө оруулалтын ирээдүйн урсгалын тогтворгүй байдлыг нэмэгдүүлж болзошгүй гэж харж болно гэсэн үг. Тэгэхээр 2025 оны төлбөрийн тэнцэл бол за $399.4 сая ашигтай гарсан хэдий ч за эдийн засгийн бүтцийн сайжралт бол энэ биш. Харин нөгөө талаараа түүхийн эдийн мөчлөгийн төр давуу талаас үүдсэн юм байна гэж харж болно. Тэгэхээр цаашлаад гадаадын шууд хөрөнгө оруулалт бол буурах юм бол валютын нөөц шахагдах за төгрөгийн ханш сулраад инфляцийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна гэдгийг бол мэргэжлийн одоо шинжээч нар мэдээлээд байгаа юм байна. Мэдээлэл өргөсөнд баярлалаа Сувтаа. Тэгэхээр үргэлжлүүлээд товарын зах зээл дээр болж байгаа хөдөлгөөний талаар илүү дэлгэрэнгүй ярилцгаая. Яг одоо дэлгэцэн дээр алтны анш харагдаж байна. За Азийн цаг дээр бол алтны анш нэлээдгүй өндөр савлгаатай огцон өсөлттэйгээр бол нэгдэж байна л да. Тэгэхээр дайны үед алтны анш бол бүх цаг үеийн дээд ханшуулга $5,500 төвшнөөс $4,200 хүртэл бол унсан байгаа тийм. Тэгэхээр ер нь алтны ханш энэ Ираны дайны инхий хилэлцээрийн мэдээ хоёр хэрхэн яаж уялдах бол ер нь алт цаашаа ер нь хэрхэн яаж хөдөлгөх вэ? Тэгэхээр алтны өсөж байгаа одоо өнөөдрийн өсөж байгаа нөхцөлийг бид нар ийм хоёр зүйлээс бол харах нь зүйтэй. За нэг нь бол мэдээж алт өөрөө ер нь бол инхийн үе болж байгаа гэдгээрээ бол одоо хүмүүс илүү их одоо хөрөнгө оруулах сонирхолтой болж ин гэдгийн илрэл байна. Нэгдүгээр илрэл. Гэхдээ үндсэндээ бол алтны үндсэн шин чанар нь юу юм гэхээр дайн болохоор өсдөг гэдэг одоо нэг ийм одоо зүйл байсан л да урд нь. Гэхдээ энийг одоо шууд одоо бид нар юу гэдэг дайн болохоор л өсөд идэг, дайн болохоор л унаад идэг гэж бол харахаас илүүтэйгээр хүмүүсийн илүү өөрсдийнх нь хөрөнгө оруулах сонирхол нь нэмэгдэж байгаа гэдэг нь яг одоогийн байдлаар бол алтан дээр харагдаж байгаа. Өнөөдөр оройноос эхлээд бусад индексүүд дээр харагдах нь шүү дээ. Тэгэхээр ингэж бол нэгдүгээр асуудыг бол харж байна. За хоёрдугаар асуудал юу юм гэхээр Америк нэгдсэн улсын долларын одоо индекс буюу DXY унж байгаатай холбоотой. Бид түрүүний нэвтрүүлгийн ихэнд бас тайлбарласан. Өнгөрсөн 7 хоногийн 4-р өдөр 100 гаруй нэгжийг давсан байсан DXY бол өнөөдрийн байдлаар 90 рүү эргээд ороод ирлээ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр DXY унна гэдэг нь өөрөө энэ commodity-г одоо өсгөх үндсэн гол шалтгаан болж идэг. Тийм учраас ер нь бол энэ хоёр асуудлаас болж алт бол одоогийн байдлаар бол өсөж байна. За гэхдээ нэг асуудал байгаа. Дайн дуусаад одоо өнөөдрийн нэг өдрийн асуудал биш. Ерөөсөө жоохон урт хугацааны асуудлыг харах юм бол дайн дуусаад инх тайван эргээд тогтож байгаа учраас тэр нь бол одоо эргээд хүмүүсийг цуглуулсан алтаа одоо зарж илүү өөр одоо боломжтой ийм одоо хөрөнгө оруулалтын хэрэгслүүд рүү оруулахад бол үндсэндээ төлөвлөгөө өгнө гэж үзэж байна. За би энэ дээр нэг одоо capital economics-ийн бас тайлан дээр дурдсан одоо тоонуудыг бас дурдъя. 2026 оны эцэхэд бол алтны ханшуул 3,500 унах юм байна хэрвээ инхийн хилцээр болов гэдэг одоо ийм одоо тайлан байж байгаа. Тэгэхээр энэ бол одоо өнгөрсөн 7 хоногийн сүүлд гарсан тайлан байгаа. Тэгэхээр энийг бол шинжээчд бас боломжтой гэж үзэж байна. Яг одоогийн байдлаар 4,300 гаруй $, байгаа алтны анш дахиад цаашаа унах одоо боломж байгаа гэдгийг бол одоо тус шинжилгээний компани бол одоо танилцуулж байгаа. За илүү техник шинжилгээ зүгээс харах юм бол 3,400 гэдэг үн бол одоо хамгийн доод үнэлгээ буюу одооний бидний энэ явж байгаа томоохон өсөлтийн циклийн хамгийн доод үн юмаа гэж бол харахч болохоор байгаа. Хэрвээ 3,400 доошогоо нэвтэлж гарах юм бол энэ нь өөрөө цаашдаа эргээд bear market руу шилжих үндсэн гол нөхцөл болно. Гэхдээ одоогийн байдлаар бол bull market-та буюу өсөлтийн трендтэй үргэлжилсэн хэвээрээ байна гэж харж болохоор. За үүнээс гадна бид нар зисийг бас онцлмоор байна. За мэдээж одоо бид нар commodity зах зээлийг ярьж байгаа учраас зис бол дайн дуусах юм бол яах вэ гэдэг асуулт. Яг одоогийн байдлаар бол 1 тонн метрик нь бол 13,600 дээр арилж айлгаж байгаа зис. Тэгэхээр зис алт хоёрын нөхцөл бол хоорондоо зөрдөг. Зис бол илүү бараа бүтээгдэхүүнийг одоо худалдаж бараа бүтээгдэхүүн хийхэд хэрэгэлдэг одоо ийм хэрэглээний бүтээгдэхүүн байна шүү дээ. Түүхий идэх байна. Алт бол түүхий идэхээсээ илүүтэйгээр хадгаламжийн хэрэгсэл болж өөрчлөсөн. Тийм учраас энэ хоёр дээр бол одоо зөрөх ийм хандлага байдаг. Тэгэхээр алт бол цаашдаа хэрвээ үргэлжлүүлээд унах юм бол зэсийн үнэлгээ бол нэмэгдэх нь. За дайн зогсох юм бол инфляц магадгүй буурна. За энэ буурж байгаа нөхцөл нь цаашдаа хэрэглээний үнийн индексийг бол харьцангуй тогтвортой болгож
одоо улс орнууд бол илүү бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлнэ. За тэрнийх нь үндсэн гол одоо орц нь бол одоо зис байгаа гэдэг бол бид нар одоо электрик vehicle гэж хэлж байгаа те цэглэн автомашины салбар дээр за энэ AI салбар дээр ч гэсэн зисүүд маш том үүрэгтэй. Гэх мэтлэн эдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг нэмэлтээр хийж эхлэх учраас зисийн хэрэглээ бол өндөрсөж цаашдаа бол үнэтэй болно гэдгийг бол бид нар энэ хоёр одоо харьцуулалтаар хийж харж болохоор байна л да. Тэгэхээр үргэлжлүүлээд бас крипто зах зээлийн талаар ярмаар байна. Тэр дундаа биткойны тухай тийм. Тэгэхээр бүх цаг үеийн одоо хамгийн өндөр төрсэн ханшаасаа 47%-аар унаад байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. Ер нь үүнд яг юу нөлөөлөд байна? Цаашаа дахиад унсаар байх уу? Биткойн дээр нэг юм сонирхолтой нөхцөл харагдаж байна. Урд нь бол биткойн зөвхөн бусад одоо зах зээлүүдийг дагаж хөдөлдөг ийм нөхцөлтэй байсан. За тэр үед бол одоо юу гэдэг S&P 500 1% өсөх юм бол биткойн 1.5% өсдөг ч гэдэг юм уу ийм бета харьцаанууд байсан бол энэ нөхцөл байдал тис хөндлөн болсон. Одоогийн байдлаар S&P 500 өсөд байгаа боловч биткойны ханш бол эргээд унаад байгааг бол бид нар харж байна. Тэгэхээр биткойноос илүү мөнгөн хөрөнгө бол хувьцааны зах зээл рүү шилжиж байгаа гэдгийг харж болж байна л да. За энийг бол бид нар яг ийм одоо хямралын үе буюу ийм дундаж одоо шилжилтийн үеүүдээр бол их хардаг ийм нөхцөлийг. Тэгэхээр биткойн бол яг энэний одоо нэг одоо хохирогч нэх үү те золиос нэх үү болж байгаа ийм нөхцөлтэй харагдаж байна. Гэхдээ биткойн бол яг одоо юу гэдэг үндсэн өөрсдийнхөө хийдэг яг тэр хадгаламжийн хэрэгслийн үүргээ бол гүйцэтгэж байгаа юу гэвэл гүйцэтгэж байгаа. Энэ харин гол нь ямар хугацаанд хэдий хугацааны дараа нөгөө хаалын цикл нь орж ирэх юм те тэрнээсээ шалтгаалаад хүмүүсийн хөрөнгө оруулалтын шийдвэр яаж одоо богино хугацааны асsetууд руу шилжих вэ гэдгээс шалтгаалаад үнэлгээнд нь нөлөөлнө. За миний хувьд бол ерөнхийдөө 59,000-аас доош орох юм бол за бэр маркет нь эхлэнэ гэж хүлээжсэн боловч өнгөрсөн нэвтрүүлгээр бид нар бас тайлбарлаж байсан 59,000-аас бол эргээд өнөөдрийн байдлаар нэг 65,000 руу эргээд орчихсон ийм нөхцөлтэй харагдаж байна. Яг одоо энэ байдлаар $65,700 дээр бол биткойны ханш арилжаалагдаж байна. За энэ бүх цаг үеийн төр үйлсэнчлэн дээд ханш буюу $120,000 давсан ханшнаас нэг 47 орчим хувиар доор арилжаалагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ биткойны нэг биткойны ханшин гэхээсээ илүүтэйгээр за энэ яг крипто блокчейн технологийн суурийн талаар болж байгаа үйл явдлын талаар баг зэргийн дэлгэрэнгээр алцсан гэж. Хоёр технологи яг энэ блокчейн технологитой холбоотой зүйл дараагийн одоо гол тренд гарч ирж байна. За нэг нь квантын технологи, нөгөөх нь химиологи. Тэгэхээр яг энэ хоёр томоохон технологийн шилжилт дээр блокчейн технологи өөрөө хэрхэн яаж хувьсаж амьд үлдэх вэ гэдэг нэлээдгүй том сорилтуудын нэг болоод байна л да. За аюулгүй байдал талаас квантын технологи бол блокчейнийг ер нь эвдэх тийм магадлал өндөртөө гэж айгүйх ярьдаг байсан бол сүүлийн үед энэ химиологийн технологи гэдэг зүйл ялангуяа антропикийн митос гэдэг загвар одоо системүүдийн багууд буюу алдаануудыг ингэж маш богино хугацаанд илрүүлэх чадвартай болсон байгаа тийм. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бас маш нэгэн сонирхолтой тохиолдол гарлаа. Тэр нь юу вэ гэхээр Zcash-ийн системийг химиологийн тусламжтайгаар одоо алдааг нь олсны дараачаар бол нэгж Zcash-ийн ханш бол нэг 50 орчим хувиар унсан нэг юм үйл явдал боллоо шүү дээ. Тэгэхээр энэ талаар ер нь яг юу болоод өнгөрч вэ? Тийм, Zcash бүр 50-аас ч бас илүү хувиар бас зарим тохиолдлууд зарим биржүүд дээр унлаа л да 650-аас 270 хүртэл унаад эргээд бас эргээд өсөж байгаа. Дунджаар бол 50 орчим хувиар унсан байж байгаа. Тэгэхээр энэ яг юуг илэрхийлж байгаа юм гэхээр Zcash буюу крипто одоо нэг одоо крипто валют явж штэ тий. Тэгэхээр энэ крипто валют гол нь юу шийддэг вэ буюу utility нэг чухал байсан. За Zcash-ийн хувьд бол хин рүү хинээс хэдий хэмжээний одоо мөнгөнгүүлгээ хийснийг бол хянах боломжгүй байдаг ийм систем гэж ойлгож байна. За үүнээс гадна Zcash-тай адилхан secret ч гэдэг юм уу ийм одоо технологи хөгжүүлдэг, utility-нуудыг хөгжүүлдэг одоо ийм криптонууд бол байдаг. За тэгээд энэ одоо асуудал яг юу болсон гэхээр хязгааргүй хэмжээний Zcash токеныг гаргах одоо тийм боломж байсан гэдгийг одоо AI одоо яг тэр white paper-ыг бол одоо уншиж шинжилснээр бол олсон гэж ойлгож болно. Тэгэхээр ер нь бол энэ крипто за токенууд дээр те койнууд дээр хамгийн гол зүйл юу гэдэг юм гэхээр white paper буюу tokenomics гэдэг ойлголт байдаг. Хамгийн анх бичигдсэн зүйл гэсэн үг. Хамгийн анх бичигдэхдээ ямар алдаатай байсан бэ гэдгийг л одоо AI бол олж илрүүлж байгаа асуудал байхгүй. Тийм учраас зах зээл рүү хязгааргүй хэмжээгээр нэмэгдэх боломжтой зүйл юм бол энэ өөрөө эргээд асуудал гэсэн үг. За тийм учраас бол ерөнхийдөө Zcash-аас бол ерөнхийдөө татгалзаж эхэлж байна гэсэн үг. За Zcash-ыг ямар хүмүүс илүү сонгодгийг гэхээр ямар хэмжээний цалин авж байгаагаа одоо нуух зорилготой. Эсвэл бол ямар хэмжээний худалдаа авалт хийж байгаагаа бас олон нийтэд харуулах сонирхолгүй ийм одоо
хүмүүс бол Zcash-ыг бол ашигладаг. За ихэвчлэн хамгийн том хэрэглэгч нь хаана үүдэн гэхээр манай өмнөд хөршийнхэн бол одоо тэр чигтээ Zcash-ыг хэрэглэх юм хандлагатай байдаг. Тэгэхээр үндсэндээ бол Zcash-ийн энэ хүүд том одоо баг гарч ирсэн AI олж илрүүлсэн нь бол цаашдаа тус одоо токен өөрөө тийм найдвартай болсон юм а гэдгийг бол бас илтгэж байгаа нэг л ийм асуудал үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр үндсэндээ бол зөвхөн яг Zcash-ийн өөрийнх нь асуудал байсан гэдгийг бол BitMEX-ийн одоо үүсгэн байгуулагч Артур Хайс бас онцлоод өөртөө байсан бүх одоо Zcash-аа бол ерөнхийдөө борлуулсан гэдгийг бол зарласан байж байгаа. Тэгэхээр энэ бол цаашдаа одоо альж токен дээр гарах одоо ийм одоо эрсдлээ гэж бол тооцож болохоор байна гэсэн. Тэгэхээр үргэлжлүүлээд дараагийн өөр нэгэн технологийн дэд бүтцийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцгаая. Тэгэхээр энэ бол 6G технологи байгаа. Тэгэхээр 5G технологийн дэд бүтц хараахан дуусаагүй байгаа үед томоохон технологийн компаниуд 6G технологийн дэд бүтцэд хэрхэн яаж одоо өрсөлдөх вэ гэдэг талаарх өөрсдийнхөө санаачилгуудыг аль хэдийн дэвшүүлж эхэлсэн байгаа. За Nokia, Huawei, Ericsson зэргүүтээ томоохон компаниуд энэ салбарын гол тоглогчид байх төлөвтэй байна. Тэгэхээр энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгөхөөр Совда студид ажиллаж байна. Тэгэхээр 6G сүлжээний дэд бүтц одоо түүн дээр ажиллаж байгаа технологийн одоо хөгжүүлж буй компаниудын зах зээлийн үнэлгээнд за бусад томоохон технологийн салбарын бусад одоо компаниудтай харьцуулахад харьцангуй жижиг хэвээр одоо хүртэл байна. Тэгэхээр энэхүү салбарын гол тоглогчид нь түрүүний дурдсанчлан за Финляндийн Nokia, Шведийн Ericsson болон за бүгд найрамд хятад ард улсын Huawei зэрэг компаниуд бол байна. Тэгэхээр тэдгээрийн зэрэгтэр мөн Samsung, за Qualcomm, ZTE зэрэг компаниуд мөн өрсөлдөгч тоглогчдын тоонд бол багтж байна. Тэгэхээр тоон үзүүлэлтүүдийн хувьд бол 2026 оны 6 сарын байдлаар за Nokia компани зах зээлийн үнэлгээ нь 74.1 тэрбум $, бөгөөд за энэ дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 324 дугаар компани болж жагсаж байна. Тэгэхээр харин Ericsson компанийн хувьд бол зах зээлийн үнэлгээ нь 2026 оны 1-р сарын байдлаар ойролцоогоор 31.7 тэрбум $-ын үнэлгээтэйгээр бол зах зээл дээр үнэлэгдсэн байна. Тэгэхээр эдгээр компаниуд бол 6G технологи томоохон хөрөнгө оруулалтыг бол хийж байна. За тухайлбал Nokia компани 2026 онд Quant холбооны технологийн компаниг бол худалдан авч за аюулгүй байдал болон өгөгдлийн нууцлын чиглэлд 6G экосистем дэх байр суурь ол бэхжүүлээд амжсан байна. Тэгэхээр мөн Ericsson өндөр тавтамжийн холбоо за одоо сүлжээний оновчлол чиглэсэн 6G судалгааны санаачлалуудыг бол урагшлуулж байгаа бол за Huawei дараах үеийн харилцаа холбооны системд дэд бүтц хөрөнгө оруулалт бол нэмэгдүүлсэн байна. За тэгэхээр зах зээлийн хэмжээний хувьд дэлхийн 6G одоо зах зээлийн хэмжээ нь 2026 онд 0.78 тэрбум $-ын үнэлгээтэй одоогоор бол байна. Тэгэхээр 2034 он гэхэд 65.1 тэрбум $, хүрэхээр бол ийм тооцоотой байна. Тэгэхээр жилийн дундаж өсөлт нь бол 73.7% байхаар бол тооцоологдсон байна. Тэгэхээр энэ нь 6G-ийн зах зээл нь одоогийн байдлаар маш хүчтэй өсөж эхэлж буй харин үнэлгээгээр хараахан жижиг шитэнд байгаа салбараа гэж тодорхойлж болно гэсэн. За харьцуулах юм бол ойролцоо одоо холбоотой 5G дэд бүтцийн зах зээл хамаагүй том хэмжээтэй буюу 2026 он 5G дэд бүтцийн зах зээлийн хэмжээ нь 20.4 тэрбум $, байгаа бол 2035 он гэхэд 188.8 тэрбум $, бол хүрэхээр төсөөлөгдөд байгаа юм байна. Тэгэхээр сонирхолтой мэдээлэл хүргэсэн Совдадаа баярлалаа. Өргөжлүүлээд өнөөдрийн онцлог мэдээллүүдийг хэсэг рүү оръё. За хамгийн ихэнд ярих мэдээлэл бол за хөлбөмбөгийн дэлхийн аврах шалралт тэмцээн яг энэ цаг мөчид өрнөж байна. За мэдээж маш олон талаараа гоё эерэг одоо баримтуудтай тий одоо онцлог зүйлс олон байгаа боловч за эдийн засгийн нөлөө талаас нь хараад үзэх юм бол яг ашиг орлогын талаар ярмаар байгаа боловч за энэ жилийн дэлхийн аврах бас яг худалдааны дайн, геополитикийн уртмал байдал болон за тэнгэрт хадсан тасварын үн зэрэг за 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аврах шалралт бол өмнөх альж тэмцээнүүдээс төс өөр болж байна гэж үзэж байна. За ялангуяа мэрэгчлүүдний үзэж байгаагаар бол за яг одоо дэлхийн эдийн засаг одоо юм К үсэг шиг хоёр тис салж байгаа буюу дээшгээ одоо дээд зэрэглэлийн баячууд бол их за дунд зэрэгл аягүй баг доошогоо ингээд одоо хэмжээлийн боломжгүй санхүүгийн чадамжгүй хүмүүс илүү болоод байна гэдгийг одоо яг энэ жишээн дээр бол онцгой тайлбарлаж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол FIFA болон за зохион байгуулагч дээд зэрэглэлийн буюу одоо категори 1 буюу 1-р зэрэглэлийн үнэтэй тасваруудаа маш амжилттай борлуулж асар их ашиг орлого
олж чадсан. За буюу одоо зах зээлийн дээд давхрынхаа үүнд бол мөнгө харамлахгүй байгааг бол үүнээс харж болно. За эсвэргээрээ тэмцээн эхэлчихэд байхад энгийн иргэдэд зориулсан 2 болон 3 дугаар зэрэглэлийн тасалбарууд дуусахгүй. За FIFA-гаас бас сүүлчийн тасалбарууд үтлээ гэсэн одоо мэдээллийг бол хийхгүй гэсэн одоо хөгжөөний дэмжигч рүү тасралтгүй бас ийм мэйлийг илгээж байгаа гэдэг нь бол ингээд энэ одоо тасалбар бол одоо дуусаагүй байгааг бол илтгэж байгаа. Тэгэхээр дамлаж зарах зах зээл дээр буюу одоо secondary market дээр тасалбарын үн 1200 фунт стерлинг буюу за ойролцоогоор 1600 орчим доллар. За 450 фунт буюу ойролцоогоор 600 орчим доллар руу огцон унсан ч за борлогдохгүй байгаа нь бол дундаж болгон одоо түүнээс доош орлоготой эргээд амжиргааны одоо өртгийн хямралаасаа болоод тасалбараа худалдаж авч чадахгүй байгаа гэсэн одоо байгааг бол шууд харуулж байна. За тасалбартай холбоотой бас нэгэн асуудал юу вэ гэхээр FIFA-гийн ерөнхийлөгч Жаанигийн хувьд бол өнгөрсөн 2 дугаар сард бүх одоо тоглолтын тасалбар зардаж дууссан гэдэг мэдээллийг хийж исэн. За гисэн ч бод байдал дээр бол эрэлт багтай тоглолтуудын олон мянган тасалбар одоо борлогдоогүй байгаа улмаар үн бол одоо хит доош унж байгаа. За гэхдээ энэ бол яг спортын зах зээлд угаасаа байх үзэгдэл. За улмаар одоо FIFA борлогдоогүй тасалбаруудаа албан ёсны платформороо биш за одоо SeatGeek тэргүүтэй 3 дахь талын албан бус одоо дамын арилжааны сайтуудад нууцаар шилжүүлэн маш хямд үнэтэйгээр цацсан гэх одоо хэрэгт буруутгагдаж бас мөрдөө шалах ажиллагаа бол хэлсэн талаар бол мэдээлэл гарсан байна. За тэгээд нөгөөдөөгөр бол бас илүү одоо нийгмийн хүрээнд авч үзэх юм бол хөлбөмбөгийн шинжээчдийн шүүмжилж байгаа бол FIFA одоо хит их ашиг хөөцөлдөж тэмцээнийг одоо корпорацийн шинжтэй худалдааны талбар болгон хуургаж байгаа нь бол яг хөлбөмбөгийн амны сүнсийг бол байхгүй болгож байна гэдэг юм шүүмжлэлд бас давхар өртөд байгаа гэсэн ийм мэдээлэлүүд гарсан байна. Дэлхийн аварга шал оруулах тэмцээн 7 сарын сүүл хүртэл дунд хүртэл үргэлжлэх хуваартай байгаа. Тэгэхээр энэ хүртэл бол дэлхийн аваргыг тойрсон мэдээллүүд мэдээж дэлхийн нийтийн гол ярианы сэдэв байх нь бол ойлгомжтой. Тэгэхээр дараагийн дугаарууд дээр дэлхийн аваргыг тойрсон зах зээл болон эдийн засгийн холбоотой чухал тоо мэдээллүүдийг бид илүү дэлгэрэнгүй харилцуулна. Өнгөрсөн 7 хоног тийм л ойны салбарт маш чухал нэг үйл явдал боллоо. Энийг маш сайн тодтогдох хэрэгтэй. Яагаад гэвэл Anthropic компани өөрсдийнхөө Fabulous 5 болон Mythos 5 гэдэг загвараа танилцуулсан. За энэ нь өмнө нь танилцуулж байсан Mythos-оос за харьцангуй одоо бага чадвартай буюу за ерөнхийдөө бол энгийн хэрэглэгчдэд зориулсан team хувилбарыг танилцууллаа гэдэг мэдээллийг бол өгж байсан. Гэсэн ч Америк нэгдсэн улсын зохицуулагч байгууллагуудын зүгээс энийг буцаагаад хориглох шийдвэрийг гаргасны улмаас Anthropic компани энэ Mythos хэмэл оюуны загвар Fabulous 5 хэмэл оюуны загваруудыг ажилуулахгүй болсон гэдгийг бол их сурвалжууд мэдээлж байна. Тэгэхээр яагаад тийм болсон бэ гэхээр би Anthropic стартап компани гүйцэтгэх захирал Dario Amodигийн ярилцлагыг үзэж байсан чинь энэ хэмэл оюуны загварыг бид нар гаргахаас өмнө за бидний гол одоо ойр дотн ажилладаг хүмүүс энэ бол үнэхээр гайхалтай технологи байна. Энийг битгий ил болгооч. Битгий олон нийтэд ил болгооч. Энийг ил болгол илүү одоо аюултай зүйлсүүд болох юм биш үү гэдэг нэг тийм зүйлүүдийг ярьж исэн. Гэсэн чинь ил болсны дараачаар одоо зах зээл дээр юу ажиглагдж байгаа вэ гэхээр кибер аюулгүй байдалтай холбоотой маш сонин зүйлүүд одоо 20-30 жил ерөөсөө илрээгүй тийм алдаануудыг системийн алдаануудыг илрүүлэх тийм хэмэл оюун гараад ирсэн чинь одоо энэ кибер аюулгүй байдалтай холбоотой зүйлс дээр Америк нэгдсэн улсын зохицуулагч байгууллагуудын зүгээс ийм одоо оролцож эхэлж байна. За нөгөө тэгвэр 2-7 хоногийн өмнө ерөнхийлөгч Дональд Трамп хэмэл оюун хөгжүүлэгч компаниудын хамгийн сүүлийн үеийн хүчирхэг хэмэл оюуны загваруудыг олон нийтэд нээлттэй болгохоос өмнө 30 хоногийн туршид туршилтаар туршиж за түүний дараачаар зөвшөөрөл өгсөний дараачаар магадгүй одоо олон нийтэд нээлттэй болгоно гэдэг захирамжид бол гарын үсэг зурсан байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор ер нь яг Америк нэгдсэн улсад хамгийн сүүлийн үеийн хүчирхэг хэмэл оюуны загварыг хэрхэн яаж зах зээл дээр нэвтрүүлэх вэ гэдэг нь бол нэлээдгүй цаашаа улам сонирхол татж байна. За магадгүй одоо Code Red зарласан OpenAI за үүний дараачаар яг ижилхэн хэмэл оюуны агентуудыг хөгжүүлж байгаа Google те магадгүй одоо энэ өөрсдийнхөө зах зээлийг 26 их $80 гэж харж байгаа XAI компаниуд өөрсдийнхөө үүнтэй ижил хэмэл оюуны загваруудыг гаргаад эхлүүл бас зах зээл дээр юу болох вэ гэдэг ийм зүйлсүүд яригдж байна. Тэгэхээр хэмэл оюун улам бүр анхаарал татж байгаа бол сошиал медиа хэрэглэж гисэн дэлхийн нийтийн анхаарлыг татж байна. Тэгэхэд бид лав гарагийн дугаартаа за яг энэ сошиал медиа хэрэглээтэй холбоотой зүйлсүүдийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Ажлынхын хөтөлбөрийн даваа гарагийн дугаартаа хамт байсан та бүхэнд баярлалаа.